Одоо сонсогдож байна уу? Одоо багшийн дуу сонсогдож байна уу? Багшийн дуу одоо сонсогдож байна уу? Хэлээрэй. Болсон байна. За сайн байна. За сая нөгөө дундуур нь дуудлага орж ирсэн чинь дуун тасарчих шиг боллоо. За юу. Тэгээд дахиж заав шинээр эхлэх боллоо. За юун дээр явж илаа? За мэдээж те алдаа дутагдaltaгүй юм гэж байхгүй. Тэгэхээр алдаа дутагдлаасаа суралцаад явах учиртай тийм үү? Гэтэл хоёр гэр бүл байхад нэг нь алдаа дутагдлаасаа суралцаад хоорондоо ойлголцоод тэр хүндээ боломжийг олгоод нэгүүлсэнгүү хайрыг үзүүлээд ингээд байхад нөгөө хүн нь тэр хүнийг зовоогоод одоо аюулгүй байдлыг алдагдуулаад байнга арагтаар сууж ирээд бүр ингээд таны аюулгүй байдал таны болон үр хүүхдийн аюулгүй амгалан тайван байдал алдагдах юм бол салхаас үр арга байхгүй. Тийм үстэй. Энэ амьдрал дээр юу хамгийн чухал юм? Таны өөрийн амьдрал үстэй, амь амьдрал үстэй. Яг үнэндээ хин нэгний төлөө, хайрын төлөө те одоо хайрлаж одоо өгч байгаа бол бас яа их хөвтэй. Гэтэл доромжлуулж одоо хайрлуулахгүй доромжлуулж өгнө гэж одоо юу ч байх хөвтэй тийм ээ. Тэгэхээр одоо салхаас үр арга байхгүй. Тэгэл одоо энэ хувь тайлантайгаа эвлэрэл явна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр хэрвээ та үнэхээр суралцаад салсан бол таны хоёр дахь одоо амьдрал танд заяагдана гэсэн үг. Яг үнэн. Энийг ойлгох хэрэгтэй. Хинд нь хоёр дахь одоо заяад одоо амьдрал заяагаад хиндэн заяад хүн бэ гэж та бодож иш магадгүй. Суралцаж чадсан хүнд хоёр дахь амьдрал заяана. Тэр нь юу вэ гэхээр зэрэг магадгүй энэ тань дахиад нөгөө таны заяаны хань өөр хувилбараар тань дээр ирнэ гэсэн үг. Хүнээр юм уу, амьтнаар юм уу, тийм ээ, юугаар идэв. Ажлаар бол биш. Ажлаас бид нар өөр зүйлийг суралцж идэг гэсэн үг. За тийм байх нь шүү. За юу. Тэгээ нөгөө суралцаагүй үлдсэн нэг нь тэгэл тэндээ дуусна. Яг үнэндээ. Өөртөөгөө адилхан тэр тамд байгаа хүмүүстэй орооцолтон эсвэл тэгэл насаараа ганцаараа зовлон зүдгүүртэйгээ нийлээд аригтарсаа уугаад ингээ явна гэсэн үг. Суралцахгүй байгаа хүн. Тэр хүний хувь тавилан л гэсэн үг тийм ээ. Хувь тавилан гэж юу юм бэ яг үнэндээ? Хувь тавилан гэдэг нь бидний одоо шашны хэлээр явах юм бол зурсан зам гэж хэлээд байдаг тийм. Мэдээж зурсан зам гэж юу хэлээд байна гэхээр зэрэг таны энергийн хэлбэлцлийг хэлээд байгаа юм. Таны өөрийн энергийн хэлбэлцэл. Тодорхой энергийн хэлбэлцэл байгаа хүн тодорхой одоо амьдралын бартааг туулна тийм үү. Тэгэхээр тэр тодорхой бартаагаа та ямар хэлбэрээр туулах, яаж энэ бартаагаа хөнгөвчлөх, өөрчлөх гэдэг арга нь танд өөрт байдаг гэсэн үг. Та өөрөө энийг хийж чаддаг. Тэгэхээр та өөрөө дэлхийн ертөнцтэй хамтарч амьдралаа бүтээдэг гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр та өөрөө амьдралаа бүтээдэг. Тэгэхээр та өөрийнхөө амьдралыг, өөрийн энэ амьдралын зам мөрийг сайн сайхан авч явахын тулд та өөрөө хичээх хэрэгтэй. Та өөрөө сайн сайхан руу тэмүүлэх хэрэгтэй гэсэн үг. Та өөрийгөө засах хэрэгтэй гэсэн үг. Өөрөөсөө эхэлнэ. Бусдаас бурууг хайх бус. Өөрөөсөө бурууг хайна гэсэн үг. Ингэж чадсан хүн амар амгалан, аюулгүй, зөөлөн замбуулан дээр жаргаж амьдрна гэсэн үг. Яг үнэндээ. Өөртөөгөө ажиллаж чаддаг хүн, өөрөөсөө бурууг харсан хүн. Ойлгож байна уу? За тэгэхээр энэ харилцаа, энэ гэр бүлийн харилцааны гол асуудал нь таны нөхөрт байгаа юм биш, танд байгаа юм биш. Та хоёрын эгонд байна гэсэн үг. Эгонд. Энэ хуваагдмал чанар, би чи гэсэн үзэл, нэг нэгнээсээ илүү гаргасан үзэл, нэг нэгнээсээ хүлээл тавьсан үзэл, нэг нэгнээсээ хит их зүйл хүлээсэн хүсэх үзэл. Эсвэл бол хүүхэд насны сэтгэлийн шарах. Энийг танд гаргаад байдаг гэсэн. Түүнээс та хоёр энд ямар ч хамаагүй.
Тэгэхээр энэ эгог удирдах сурах нь маш чухал байгаас энэ эгог удирдах сурах. Сэтгэл хөдлөлөө удирдах сурах гэсэн үг. Суралцах, хоорондоо суралцах. Суралцах гэдэг нь төсвөр төвчээрийг суралцах, төсвөр төвчээр гэсэн үг биш. Би төвчин чи энэ хүмүүстээ муухай ааштай хүн бэ. За яах вэ? Би төвчээл өнгө энэ хүн аваа зодож чинь яах вэ? Энийг удаа зодсон. За төвчээл өнгө дараа нь аваа зодохгүй байлгуудаа ч юм уу. Ингэж биш. Шууд ярилцаж ойлголцох хэрэгтэй. Ийм байдлыг үүсэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Хэрвээ ийм байдал үүссэн бол нэгэнт та хоёр нэг нэгэндээ гар хүрсэн бол эндээсээ нэг нэгээ уучлаад хоёлаа ийм байдал ахиж үүсэхгүй бай хайраа. Ингийн тулд хоёлаа яах вэ? Энэ муухай байна. Та хоёрын анх нөгөө уулзаж учирч нэг нэгэндээ татагдаж гэр бүл болж исэн үеэ сана. Ямар гоё байснаа сана. Хэрвээ та өнөөдөр эхнэрээсээ эсвэл нөхрөөсөө залхсан байгаа бол, залхалтын байдалтай байгаа бол, залхалт гэдэг бол эго. Залхалтын байдалтай байгаа бол анх танилж байхдаа би ямар байсан бэлээ, битээр ямар нэг нэгэндээ ханддаг байсан бэ? Таны нөхөр танд юу ярьж, яаж таныг инээлгдэг байсан? Та нөхөртөө яаж сайхан аягалдаг, яаж сайхан ханддаг байсан бэ? Тэрийгээ сана. Тийм байх боломж та хоёрт байгаа аахгүй юу? Та хоёрт аз жаргалтай ийм гоё хайраар дүүрэн амьдрах боломж байгаа. Энэ боломжийг та хоёр хараад нийлсэн гэсэн үг. Гэвч энэ эго, энэ гадны нөлөөлөл, эцэг их гэр бүлийн хүлээлт, найз нөхдийн хүлээлт, тийм ээ, нийгмийн хүлээлт, энэ хүн ийм байх хэвээр, тийм байх хэвээр, танаа нөхөр тийм байх хэвээр, танаа эхнэр ийм байх хэвээр, энэ хүлээлтүүд дээрээс нь гондол харуулсан шарах. Энэ эго, энэ бүх эго, энэ та биш. Тийм үү? Энэ асуудал, гол асуудал энэ. Харилцааны асуудал. Харилцааны асуудал юу вэ? Энэ эго ахгүй. Харилцаа гэж яг юу вэ? Эго. Харилцаа байхгүйгээр бид нар хайрлаж чаддаг. Ухтаа. Энергийн түвшиндөө бид нар хайрлаж чаддаг. Харилцаа үүсээд ирэхээр асуудал үүсээд байна. Яагаад гэвэл энэ эго тарих ажиллаад байна. Хүсэл шуналт сачаал сэтгэл хөдлөл хөдлөөд байна. Уур уцаар хөдлөөд байна. Тарих ажиллаад байна. Тийм үү? Энэ нэг асуулт орж ирсэн байна тий. Энэ нийгэм нилээдгүй байгаа нэг зүйл бол нууц амраг X 1 2 3 гээл хээр нэг ярьж байдаг болжээ. Энэ талаар яриад өгөөч гэсэн адилхан. Энэ ерөөсөө энэ харилцааны асуудал. Та хоёр хоорондоо ойлголцож чадахгүй, хоёр гэр бүлийн хоёр гишүүн хоорондоо ойлголцож чадахгүй болохоор яах нь ад жаргалгүй болж эхэлнэ. Нэг нэгэндээ татагтахаа болно. Нэг нэгнийгээ үзээ ядаад уурлаад гомдоод байгаа хүмүүс хоорондоо сексийн харилцаанд орохоо болно, тийм үү? Тэгэхээр яах нь энэ хүний махан биений хэрэгцээ гэж нэг юм байгаад байгаа тийм ээ, нөгөө үржих. Тэгэхээр яах нь эсвэл бол яах нь хин нэгнээс тэр хайрыгаа хайж эхэлдэг гэсэн үг. Гэр бүлийн асуудал. Хин нэгнээс өөр хүнээс тэр өөрт нь хэрэгцээтэй байгаа тэр хайр, инэрл, сексийн харилцааг хайж эхэлдэг гэсэн үг. Ингээл гэр бүл буудаа. Мэдээч яах вэ? Ганц удаа тий ч юм уу хэрвээ таны нөхөр ихнэр араартан тавьсан бол энийгээ үнэхээр ухамсарлаж танаас уучлалт гуйж байгаа бол уучлах хэрэгтэй. Яг л хүн алдаа гарахгүй хүн гэж байхгүй гэж багш нэлдсэн тий. Ямар ч алдааг уучлах хэрэгтэй. Ягаад гэвэл та ихнэр нөхөр болсон учраас нэг нэгнийхээ одоо хүч хагцсан ч нэг хажууд байна гэд хилээд гарын үсэг цаасан дээр зурцсан хүмүүс юм тий. Тэгэхээр үнэхээр одоо тэр хүн энээсээ харамсаад, энээсээ суралцаад тань дээр уучлах гоогаад ирж байгаа бол дахиад бүхнийг шинээр эхлэгээд ирж байгаа бол та уучлах хэрэгтэй. За уучлах хэрэгтэй. Эгондоо бити авт. Энэ хүн намайг хуурсан, хуурамч, худалч, муухай хүн гэж бити бод. Хүн болго алдаа гаргадаг. Тэгтээ ганц удаа. Нэгээс илүү давтагдсан алдаа бол алдаа биш.
Нэгээс илүү давтагдсан алдаа бол сонголт гэсэн үг. Сонголт гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр 1-2 удаа согтуудаа гар хүрсэн хүн дахиж гар хүрэхгүй байна гэж байх уу гэж байна. Байх боломжтой. Мэдээж боломжтой. Тэр хүн эндээсээ суралцаад, үнэхээр харамсаад, ойлгоод, ухаарад, уучлалт гуйж үнэхээр энээсээ ухаарж байгаа бол дахиж тань гар хүрэхгүй. Нэрэн гэсэн. Харин энэ хүн эндээсээ суралцахгүйгээр ахин энийг хийснэ. Уушлаараа хайраа би дахин алдаа гаргачлаа гэж байгаа бол энэ хүн харин суралцаагүй байна тийм ээ. Нэгээс илүү олон давтагдж байгаа алдаа бол алдаа биш. Энэ бол сонголт. Энийг сайн ойлгох хэрэгтэй. За энэ бол сонголт. Тийм учраас аль болохоор багшийн алдаа гэж яриад байгаа нэг удаа тий. Ганц 2 удаа тий. Яг 2 байж болох юм тий. Зарим хүмүүс жоохон удажиж ойлгодог тий. Жоохон ойлгох процесс нь удаан хүмүүс их байна тий. Дэлхийгээр дүүрэн. Тэгэхээр уучлж болно. Тийм ээ. За тэгээд юу гэж юм бас асуудал ирж байна тий. Зарим хүмүүс гэр бүлээрээ салахгүй мөртлөө өөр хүмүүстэй байнга явуулдаг. Тэр юу тохиолдсон хүмүүс ингэж идэм болоо гэж байна. Энэ бол бузар. Хүмүүсийн хэлдгээр бузар гэдэг шиг тийм. Мөн адилхан гэр бүлийн харилцаа. Та энэ хүний та өөрийнхөө эхнэр нөхрийг хүндлэхгүй байна. Хайрлахгүй байна. Та энэ харилцаагаа нандинахгүй байна. Та энэ гэр бүлийн харилцаа, хосын харилцаа гэдэг бол маш нандин харилцаа, тийм үү? Нандин харилцаа. Энэ нандин хайрыг та энэ нандинаар нь хадгалж чадахгүй байна. Яагаад? Яагаад гэвэл энэ харилцааны үйл ойлголцол үүсчихнэ гэсэн үг. Мөн энийг үүсгэхэд ганц тал нь хамааралтаас биш. Хоёр талтай, хоёуландаа хамааралтай гэсэн үг. Яг үнэндээ. Хин хинийгаа буруутгаж болохгүй. Хоёр хар хэрэг нэгнийхээ хар хэрэг гайхна гэхчээр. Хоёр хар хэрэг нэгнийхээ харыг гайхна гэхчээр тий. Хоёулаа асуудалтай гэсэн үг. Багш нь тэрийг юу шилж нэхэр зэрэг энэ хүн араар тавьдаг учраас та араар тавьдаг гэж хэлж байгаа биш. Ийм нөхцөл байдал үүссэн байгаа учраас ийм болоод байна гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр ийм нөхцөл байдлыг үүсэхгүй нөхцөл байдлыг та хоёр үүсгэх ёстой гэсэн үг. Тийм үү? Багш нь энэ хасаа харилцаа урдны нэг лайваар хэлжсэн санагдаж байна. Секси харилцаа гэдэг бол маш ойрхон харилцаа. Энэ маш ойрхон харилцаа. Хоёр хүн нэг нэгэндээ уусдаг ийм харилцаа, тийм үү? Ийм. Энэ харилцаанд ороход хоёр хүний 7 чакра, 7 хүртүүд бүгд урсгалаараа ажилдаг, нэг нэгэндээ уусаж ажилдаг гэсэн давхцаж. Тэгэхээр та ямар нэгэн одоо төр зуурын юм уу эсвэл бол гэр бүлээс гадуур харилцаанд орж байгаа хүмүүс маш их өөр хүний үүлийн үрийг өөр дээрээ хураагаад байна гэсэн үг. Та тэр харилцаанд орж байгаа хүнийхээ үйл үрийг хурааж байгаа. Мөн адилхан хосын харилцаанд ч гэсэн хоёр эхнэр нөхөр хоёр өөрийнхөө нэгнийхээ үүлийн үрийг хуваалцаж амьдарч байгаа хүмүүс. Яг үнэндээ хамтдаа. Энэ бол зөв харилцаа. Энэ бол зөв секси харилцаа. Эхнэр нөхөр хоёр секси харилцаанд орох нь. Яг л энэ хоёр хүн өөр нэгнийхээ одоо үүлийн үрийг хадгалж одоо хуваалцаж явж байгаа хүмүүс учраас. It's okay. Харин гэр бүлээс гадуур харилцаанд тийм үү? Ганц шүний явдал гэдэг лөө. Иймэрхүү зүйлийг хийхэд та одоо энийг одоо шарын шашны хүмүүс бол бузар гэж хэлнэ те. Бузарцдаг гэсэн үг. Тэр үнэн. Бузартна гэж юу яриад байгаа гэхээр зэрэг та бусад хүмүүсийн муу өвлийн үрийг л өөр дээрээ аваад байна гэсэн үг. Таны энергийн түвшин доошлоод байна гэсэн үг. Энийг л хэлж байгаа. Доошлж байна. Тийм ээ. Тэгэхээр эхнэр нөхөр хүмүүс хоёулаа одоо сексийн харилцаа, дотн харилцаа байхгүй болно гэдэг нь та хоёр нэг нэгэндээ маш их гомдол харуулсалтай байна. Нэг нэгэндээ гомдсон байна.
нэг нэгэндээ уур нь хүрсэн байна. Инээс л болж байна. Түүнээс биш. Та муухай царайтаатай биш. Таны нөхөр муухай царайтаатай биш. Энэ харилцааны асуудал байхгүй. Секс гэдэг мөн харилцаа. Мөн харилцаа. Секси харилцаа гэж ярьдаг тийм ээ. Харилцааны асуудал. Та хүндэлж бүх харилцааг та эрхэмлэх хэрэгтэй. Ойлгож байна уу? Бүх харилцааг эрхэмлж нандин хийснээр энэ танд таны энергийн түвшинг дээшлүүлнэ. Тийм үү? Бүх зүйлийг нандин хийснээр та хайрыг мэдэрнэ. Бүх зүйлийг нандин хийснээр үр хүүхэд бий болно. Бүх зүйлийг нандин хийснээр хайр ундарна. Амар амгалан ад жаргал бий болдог. Тийм үү? Тэгэхээр энэ харилцаануудаа нандинах хэрэгтэй. Нандин. Ойлгож байна уу? Түүнээс ш багш нь таныг секси харилцаанд битээ ор гэж байгаа юм шиг. Энэ угаасаа байх ёстой зүйл. Секси харилцаа бол нандинаж хайр дурлал дээр хийсэн харилцаа бол хамгийн ариун цэвэр харилцаа. Татна харилцаа. Хүний байж болох хамгийн үнэн харилцаа гэсэн үг. Яг үнэндээ. Хүнд байж болох. Хамгийн дотн, хамгийн нээлттэй та тэр хүнд өөрийгөө байгаар нь бүх юм нээж гин гэсэн үг. Хамгийн дотн харилцаа. Хамгийн ариун, хамгийн сайхан харилцаа. Гэсэн үг. Харин энийг та бусрамгаар хийснээр энэ нь муу үүлийн үрийн дагавартай гэсэн үг. Альва зүйлийг сайн нандин чивэл сайн зүйлүүд илэрж яадаг. Альва зүйлийг доромжилж эсвэл хүсэл шуналд ачаалаа хангах гэж хийх юм бол муу үлийн үр таригдаж чинь гэсэн үг. Тийм учраас үүнээс үүдэлтэйгээр одоо маш олон хүмүүсийн амьдралд орооддаг. Энийг одоо монголчуудын мэддэг хэлээр ярих юм бол юуны бузар үлээ? Бузартна гэсэн үг. Бузартна гэдэг нь энергид ороодохыг хэлж байгаа юм. За юу? Энергид ороодохыг. Тийм учраас нандин. Бүх харилцаагаа нандин. Гэр бүлийн харилцаагаа нандин. Хосын харилцаагаа нандин. Үр хүүхдийн харилцаагаа нандин. Өөрийнхөө харилцааг нандин. Өөрийнхөө биеийг нандин. Өөрийнхөө энергийг нандин. Нандин хадгал. Тийм ээ? Тийм гормон бузар яг үнэ тусна гэсэн үг. Энэ бол маш хамгийн муу бузар, хамгийн аимшигтай бузар. Яагаад гэвэл нөгөө хамгийн нээлттэй харилцаа байхгүй юу? Тэгэхээр та энэ хамгийн нээлттэй харилцаа учраас хамгийн их энэ муу энергийг бас өөртөө аавна гэсэн үг. Уучлаарай. Энэ гэхдээ хатуу үнэн. За тэгэхээр юуг та ойлгох хэрэгтэй вэ гэхээр зэрэг энэ гэр бүлийн асуудал болоод байгаа энэ бүх асуудлууд та хоёртой гол нь биш. Та хоёр бол жинхэнэ хайр, бид бүгд хайр. Та хоёр нэг нэгнээсээ энэ хайрыг харсан учраас та хоёр холбогдсон сүнсэн биенүүд. Харин та хоёрыг салгаж, хувааж, хэрэлдүүлж, талцуулж, зодтолдуулаад байгаа зүйл бол та хоёрын эго. Та хоёрын сэтгэл хөдлөл. Та хоёрын гомдол харуулсал. Та хоёрын сэтгэлийн шарах. Та хоёрын худал итгэл үнэмшлээс үүдэлтэй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Мэдээч хоёр хүн харилцаанд орж байгаа юм чинь хоорондоо энерги солилцсон тийм үү? Тэгэл хамтдаа шаварт унаа л гэсэн үг. Шаварт хамтдаа унана.
Та өөрийнхөө муу үнэрийг хүнд өгөөд би муу үнэрээс салчихна гэж бодод байна уу? Үгүй. Таны муу үнэрийг 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг. За ийм. За тэгэхээр салалт гэдэг зөв сонголт мөн үү? Энэ мөн 2 талтай. Багш нь хэлдэг те. Амьдралд аливаа зүйл дандаа 2 талтай байдаг гэж. Зоосны 2 тал шиг. Бүх зүйл 2 талтай. Амьдралд бүх зүйл 2 талтай. Яагаад гэвэл энерги ухамсар гэд энерги эго гэд 2 юм байж гин тийм үү? Ийм 2 зүйл дээр бид нар өнөөдөр тулгуурлаж амьдралаа залж байгаа учраас бид нар өөрсдийн энерги дээр мөн өөрсдийн тархиараа сэтгэл хөдлөлөөрөө амьдралаа залж байгаа учраас энэ амьдрал 2 талтай гэж багш нь хэлээд байгаа. Тэгэхээр хэрвээ түрүүний багш нь хэлсэн тэ та засаж болохоор та өөрөө суралцчаад байдаг. Өөрийнхөө алдаа гэмиг ойлгосон. Энэ харилцаа ийм байдалд хүрэхэд надад ч ихсэн асуудал байгаа юм байна гэдгийг ойлгоод та засалдсан байхад таны хамтрагч засрахгүй байх юм бол энэ маш хэцүү. Тэгэхээр та хоёрын хамтаа суралцах зам дууссан гэсэн үг. Энийг багш нь хамтаа суралцах зам дуусна гэдэг энийг хэлээд байгаа юм. Хин нэг нь төрүүлээд сурцсан тохиолдолд нэг нь үлддэг гэсэн үг. Тэгэхээр сална гэсэн үг тийм ээ. Нэг нь үлдэнэ гэдэг нь сална гэсэн үг. Нэг нь шаварт үлдэх нь, нэг нь дээшээ гарах нь тийм үү? Нөгөө тал нь үнэхээр тоо хоёр хоорондоо хичээгээд алдаа гаргасан ч гэсэн таны нөхөр алдаа гаргасан бай, та алдаа гаргасан бай. Алдаа гаргасан ч гэсэн үнэхээр гэр бүлийн харилцаа маш аимшигтай түвшинд очсон байсан ч гэсэн та хоёр хичээж чадах юм бол энэ гэрэлтийг аварч чадна гэсэн үг. You can save your relationship. Та энэ харилцаагаа аварч чаддаг. Хоёулаа хичээх юм бол. Хичнээн дорд орсон байсан ч, хичнээн та хоёр шаварт унсан байсан ч, хичнээн гэр бүлийн асуудал дэлбэрчдэг те бүр ингээд ямар засвар орохгүй мэн те энэ юу засвар орохгүй болцсон байсан ч засвар орохгүй зүйл гэж юусоо байдаггүй. Та хоёр үнэхээр чин сэтгэлээсээ энэ харилцааг авч явахыг хүсэх юм бол харилцаа гэдэг бол дандаа 2 талтай гэж багш нь хэлээд байгаа тийм. 2 хүн хоёулаа хүсэх юм бол энэ харилцааг авч явахыг хамтдаа зүтгэх юм бол та энэ бүхнээс гарч чадна. Та салах шаардлагагүй гэсэн үг. Та маш сайхан амьдарч чадна гэсэн үг хамтдаа. Тийм ээ? Тийм үү? Энийг л сайн ойлгочих хэрэгтэй. 2 талаасаа хичээж байгаа хосууд өнөөдөр урт удаан сайхан амьдралыг бий болгосон байдаг. Амьдрал дээр ч харагддаг. Та энэ угаасаа амьдралаас харж байгаа. 2 талаасаа хичээж чаддаг хүмүүс. Нэг нь хичээгээд нэг талтай харилцаа хаашаач явахгүй. Яг үнэндээ. Хоёулаа хичээх хэрэгтэй гэсэн. Ойлгож байна уу? Та хоёр хоёулаа. Ингэснээр та хоёр хоёулаа маш их цаг хугацаа хэмнэн гэсэн үг. Яагаад бол салаад, дахиад нэг хүнтэй уулзраад, дахиад бүх юмыг шинээр эхлүүлээд, дахиад адилхан асуудалд ороод, дахиад таны суралцах хугацаа удаашрал байна гэсэн үг. Харин та хоёр хоорондоо хичээгээд хоёулаа энэ харилцааг хадгалж үлдээгээд хичээж чадах юм бол та хоёр маш цаг хугацаа хэмнэн чинь гэсэн үг. За юм байна. Тэгэхээр нэг нэгнээсээ хүлээл тавих. Эсвэл би энэ хүнээс салаад би энэс илүү хүнтэй уулзна гэж хизээч бодож болохгүй. Та
та яг л адилхан өөрийнхөө суралцаагүй байгаа байдалтай яг адилхан үнэтэй л өөртөө адилхан үнэтэй л хүн учирдаг юу нэ. Өөрийнхөө сурах ёстой зүйлийг суралцах хүнтэйгээ л учирдаг гэсэн үг. Ойлгож байна уу? Тэгэхээр хамтаа суралцаад, хамтаа засраад, хамтдаа сайхан амьдралаа өргөжүүлээд дээшлүүлцгээгээрэй гэж багш нь юуруу. Энэ бол хамгийн зөв сонголт. Хамгийн зөв сонголт. Харин үнэхээр нэг нь хичээгээд нөгөөх нь хичээхгүй байх юм бол та хоёрын хамт суралцах зам дууслаа гэсэн үг. Салалт үүсчихнэ гэсэн үг. Инглээ саллаа гэж та тэр хүнийг үзэн ядах шаардлага байхгүй. Энэ хүн суралцсангүй гэж гомдож харуулах шаардлага байхгүй. Ийм л байх хэрэгтэй байсан юм байна те. Бид хоёр салхал учиртай байсан юм байна. Тийм ээ? Хоёулаа л хичээсэн. Гэхдээ тэр хүний суралцах процесс нь арай удаан байсан ч юм уу те. Хоёулаа л хичээсэн. Хамт байх учруу зам салах хэвээр хүмүүс. Зам салах хэвээр хүмүүс гэж байдаг хүний амьдрал дээр. Зам салах хэвээр хүмүүс байсан байна. Тийм ээ? Гэж бодоод явах хэрэгтэй заа юу. Түүнээс ч гомдож харуусаад та одоо хэрвээ салцсан байвал гомдож харуусаад би ч та нөхрөөсөө салчлаа. Би ч та тэгдэг байж, ингэдэг байж тийм гэж хэрэггүй. Нэгэн тал та хоёр одоо салцсан байгаа бол салхал учиртай хүмүүс байсан байна. Харин дараагийн харилцаан дээр урдныхаа алдааг гаргахгүй байхыг хичээх хэрэгтэй гэсэн үг. Дараагийн харилцааг нандинах хэрэгтэй, нандинаж хайрлах хэрэгтэй гэсэн үг. Урдныхаа харилцаанаас суралцсан юм дараагийн харилцаан дээр хэрэгжүүлээрэй. Тэгснээр та илүү сайхан амар амгалан, баяр баясгалантай, аз жаргалтай харилцааг бий болгож чадна ахаад, тийм ээ? Тийм үү? Гомдол харуулсаа тавьж явуулах хэрэгтэй. Тухайн одоо хамтрагчтай гомдож харуулах хэрэггүй те. Энэ хичээдсэн бол, энэ тэгсэн бол бит хоёр ийм байх байсан гэж бодооч хэрэггүй. Угаасаа л та хоёр ийм л замтай байсан бэ. Салах учиртай хүмүүс байсан байна гэсэн үг шүү. За юу. Дараагийнхаа chapter буюу next chapter буюу нөгөө дараагийн амьдралын номын хуудсыг эргүүлэх хэрэгтэй гэсэн үг. Суралцах дараагийн хуудасаа эргүүлэх хэрэгтэй гэсэн үг. За юу. Энийг хүн болгон хийж чадна. Гомдол харуулслаа тавьж явуулах, уучлал өршүүл. Энэ нь мөн уучлал өршүүл гэсэн үг. Тийм ээ? Та тэр хүнийг уучлж чинь. Та тавьж явуул чинь, тийм. Явах гээд байгаа хүнийг явуул. Байрч зуурах хэрэггүй. Би ямаар нь би энэ байх эсгүй чи биш чи you not the one чи биш гэдэг байгаа хүнийг зуураад байлтай шүү дээ, тийм. Та өөрөө аж агалгүй байна, тийм үү? Тэгэхээр тавьж явуул. Явах гэж байгаа нэгнийг тавьж явуул. Ирэх гэж байгаа нэгнийг оруулж ир. Хэрвээ нэг хин нэг нь таны хойноос тийм хоёулаа хамтдаа байгээд танаас одоо таны анхаарал халамжийг хүсэж байгаа бол үг хайрл. Тийм ээ? Явж байгаа нэгнийг тавьж явуул, ирж байгаа нэгнийг хаалга онгоолгоод оруулаад аваарай заа юу. Тэгэхээр альва зүйл дээр яг одоо цагтаа орших хэрэгтэй. Амьдрал дээр та яг одоо цагтаа орших хэрэгтэй. Өнгөрсөн болсон бүх зүйлүүд болох л ёстой байсан. Бочроос болцсон байна. Та эндээсээ ухаарлыг авцсан байна. Дараагийн алхам дээр энэ ухаарлаараа амьдралаа зал. Ямар ч гомдол харуулсалгүйгээр. Уучлж тавьж явуул тэр хүнийг. Таны гомдоосон хүнийг. Эсвэл таныг хайрлаагүй хүнийг. Таныг үүлээ хошилсон хүнийг тавьж явуул. Сайныг юуруу. Тийм ээ? Бусдын амьдрал дандаа сайныг юурууж байна. Хичнээн таныг гомдоосон бай. Хичнээн таныг хэцүү байдалд оруулсан бай. Тэр хүн таны багш байсан гэсэн үг. Та тэр хэцүү байдлаас гараад ирсэн байна. Тийм ээ? Тэрнээс илүү сайхан аз жаргалтай хосын харилцаа байдаг гэдгийг та удахгүй мэдэрнэ. Тэр хүн танд сайн зайгаа тавиад өгсөн байна. Та баярлах хэрэгтэй үстэй. Илүү гоё зүйлийг мэдрүүлэхийн тулд тэр хүн танд зайгаа тавиад өгсөн биш. Таныг хаяад явсан хүнийг тавьж явуул.
зайгаа тавиад өгсөн. Баярлах илүү гоё зүйлийг та мэдэх. Танд зай тавьж өгөөд танд орон зайг бий болгоцсон биз. Та баярлах хэрэгтэй. Бити харамс. Үүнтэй мөн адилхан алдаа гаргасан, алдаа дутагдал гаргаж байгаа. Алдаа дутагдал гарахгүй юм гэж угаасаа байхгүй. Алдаа дутагдал болгоноосоо суралцаад хоёулаа яаж байсан өгсөн сэгсэн ч хамтаа эндээсээ суралцаад хоёулаа урагшлая гэсэн хүн таны хажууд байгаа бол та мөн баярлах хэрэгтэй. Та насны ханаа олжээ гэсэн үг. Насны ханаа олжээ гэсэн үг. Сайнтай муунтай бүх зүйлтэй таныг хүлээн зөвшөөрөд таны хажууд байгаа бол танд загнуулан таны хажууд байгаа бол та насны ханаа олжээ. Та маш азтай хүн. Түүнээс ч хүний хажууд загнуулан янз бүрээр дуудуулан юу гэдүүлээ байх хүн хов шүү дээ хүндээ. Таны хийсэн алдаа дутагдлыг уучлж өршөөгөөд явж байгаа хүний хажууд та байгаа бол та заяаныхаа нэг олжээ гэсэн үг. Яг үнэндээ. Харин цаашаага яах вэ гэхээр зэрэг энэ харилцааны асуудлыг хит хурцтмал байдалд орохоос нь өмнө нандинах хэрэгтэй гэсэн үг. Орохоос нь өмнө алдаагаа засах хэрэгтэй. Орохоос нь өмнө анзаарах хэрэгтэй гэсэн үг. Ойлгож байна уу? Хит хурцтмал байдал. Энэ хурцтмал байдал гэдэг нь би юу хэлээд байна гэхээр араар тавилт, гэр бүлийн хүчирхийлэл, зодоон цохон, хэрүүл уруул хашгирчих, юм хаглах өөр юу гэж болох вэ? Аригтан согтууралттай юм хит хурцтмал байдалд орохоос нь өмнө урьдчилан сэргийлэх хэрэгтэй гэсэн үг. Тийм ээ? Урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Та яг л өөрийнхөө шүдийг очиж шүдний имлэгт цэвэрлүүлдэг тийм үү? Хорхоотхоос нь сэргийл шүдээ угаадаг тийм үү? Хорхоотхоос нь сэргийл шүдээ угаадаг. Тэрнтэй адилхан. Хагарал үүсгэхээс өмнө тордох хэрэгтэй гэсэн үг. Та биеэ тордог, нүрээ гоо сайхан байханд ордог тийм үү? Биеэ торддог. Та эрүүл мэндэ энерги онцлогоонд ордог. Махан биений эмнэлэг дээр очиод үзүүлдэг тийм үү? Та биеэ торддог тийм үү? Та гой сайхан хоол идэж биеэ торддог тийм үү? Тэрнтэйгээ адилхан харилцаагаа тордох хэрэгтэй гэсэн үг. Тэ? Харилцаагаа тордох хэрэгтэй гэсэн үг. Яг үнэндээ. Нойтон хамуушиг хүн гэж байхгүй. Нойтон хамуушиг хүн гэж байдаг хөөрхийн минь намайг л гэх юм да гинэ. Нойтон хамуушиг гэж юу ах вэ хөөрхийн амт нь? Таныг л хайрлж чинь гэсэн үг. Хайрлж байгаа учраас л тантай ойрхон харилцаа таны хажууд байгаад байна гэсэн үг. Танд хайртай хүн гэсэн үг. Тийм учраас нойтон хамуу өнтер гэж оромжилж болохгүй заа юу? Мухаа штэ. Тийм ээ. Зүгээр л хайрыг хүндлэлийг суралц. Та хин нэг хажуудаа тогтоё гэж бодож байгаа бол тэр хүнээ хайрл. Байгаагаар нь хайрл. Шүүмжлэхгүйгээр. Яг үнэндээ. Та хин нэг хажуудаа найзтай заяаны хантай нэг найзтай энэ амьдралыг туулж насны эцэст цайгаа хувааж ууя гэж бодож байгаа бол тэр хүнээ хайрл. Сайнтай муунтай хүндэл янз бүрээр бити доромжил, янз бүрийн нэр бити өг. Зүгээр л хайрл. Хүндэл, сонс. Итэг. Хүлээ. Өрөвд. Ойлго. Хайрл, усал, торд. Харилцаагаа торд заа юу.
Тэгэхгүй бол орчин цагт бүх хүмүүс харилцаагаа хайцсан. Харилцаагаа тордгоо хэлсэн. Бусад бүх юмаа ажлаа тордоод байдаг. Гадаад нүүр төрхөө тордоод байдаг. Тордоод жимд яваад байдаг. Би хаагаа тордоод байдаг тий. Харилцаагаа тордохгүй. Ганцхан юм огтулсан юу? Харилцаагаа. Хамгийн чухал юм аа. Таны хамгийн чухал юм таны харилцаа, таны дотн харилцаа, таны хайн ижил, таны нөхөр, таны найз залуу. Энэ таны хамгийн чухал харилцаа. Хамгийн чухал зүйл таны амьдралд юу вэ? Сайн сайхан гэр бүлтэй, тогтвортой гэр бүлтэй хүн бол хамгийн амжилттай хүн. Сайн сайхан хань ижилтэйгээ уулзраа болоод сайн сайхан хослон жаргаж байгаа хүмүүс бол энэ амьдралын хамгийн амжилттай хүмүүс. Яг үнэндээ. Тийм учраас ойлголцоо юм. Хит их ах トゥ уныхаа талд ороод байвал яах вэ гэж байна. Хит их ах トゥ уныхаа талд ороод байвал та тэрийг бас ойлгуулж хэлэх хэрэгтэй тийм ээ. Альва зүйлд boundaries буюу хил хязгаар гэж байдаг. Ах トゥ угийн хил хязгаар, гэр бүлийн хил хязгаар, хосын хил хязгаар, бүх юм хил хязгаартай. Таны өөрийн хил хязгаар. Хил хязгаараа та хоёр ярилцаж тохиролцох хэрэгтэй гэсэн үг. Мэдээж ах トゥ утэйгээ хүн сайхан харилцвал яах вэ? Ах トゥ утай мөн тусалгүй л яах вэ тийм ээ? Гэхдээ хил хязгаартай байх хэрэгтэй тий. Чадах зүйлээ гэр бүлийнхаа хил хязгаарт ах トゥ уг оруулахгүй гэсэн үг. Энийг л хоорондоо зөв ойлголц, ууралж биш. Хэрвээ та чи хитрхи ах トゥ гээд энэ намайг тоохгүй байх энэ төр ийм янзтай ярих юм бол тэр хүн чинь таны үдээс яах вэ? Яг л ийм юмсан. Бити солиороо дээ. Миний ах トゥ чамд яаж байгаа болсон. Ингээл эхлэн шүү дээ. Ингээл хэрүүл эхлэн. Гэтэл та болохоор зэрэг таны хүсэж байгаа зүйл юу вэ гэхээр зэрэг та гэр бүлийн нандин харилцааг л хүсэж байна те. Хил хязгаарыг л хүсэж байгаа байхгүй юу? Энийг л та зөв илэрхийлж сурах хэрэгтэй. Өөрийгөө зөв илэрхийлж сурах хэрэгтэй гэсэн үг. Уур уцаар да автахгүй. Өөрийгөө зөв илэрхийлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг эгондоо автахгүйгээр гэсэн үг. Уурандаа биш. Хэрвээ та ууртайгаа бол юу швтэ яар тухайн үед жоохон чимээг байчих. Уураа намжтал тэгж байгаа хоорондоо яар. Тийм ээ? Хоёр ууртай хүн яах вэ? Алалцаа дуусна үстэй. Юу ч ойлголцохгүй шүү дээ. Ямар ч хилцэл төрж чадахгүй тий. Тэгэхээр эхлээд уураад ар. Гүнзгий амьсгал ав. Эхлээд анзаар ямар нэгэн үг амнаасаа гаргахаас өмнө анзаар. Яагаад гэвэл та өөрийн мэдлгүй ууртай байгаа учраас өөрийн мэдлгүй янз бүрийн үг хэлээд байдаг гэсэн үг. Та тэр үгийг таны хэлж байгаа үг тэр хүнийг гомдоож байгааг ч та юусаа анзаарахгүй зүгээр л урсгаад байна. Дараа нь та уур намжаад бүх юм дуусны дараа та тэрийг анзаардаг. Би юугээ хэлж байна нэрээ. Би айгу баалаа. Би өстө тэнэгтчлээ шүү нэрээ сая. Гэдэг тийм үү? Тэгдэг үстэй. Бүгдээрээ тэгж байгаа шүү дээ. Яа үнэндээ. За тэгээ сайхан ярилцъя гэхээр хүсэхгүй дуугаа хураагаад байхаар хэцүү юм аа. Ямар хүн ярилцахыг хүсдэггүй вэ гэж байна. За ямар хүн ярилцахыг хүсдэггүй вэ гэхээр зэрэг тэр хүн танаас айж ин гэсэн үг тантай ярихаасаа. Яагаад гэвэл та хоёр ярилцах болгонд хэрэлдэг учраас тэр хүн за хоёулаа одоо ярилцаад яах вэ? Ярилцлаа гэдэг хэрүүлээр л дуусна гэж бодож байна. Тийм учраас тэр хүн ярихаасаа айж ин тантай. Өөрөөсөө ч айж байна. Яг бол та хоёр ярихаараа хоорондоо тэгэл хэрэлдээд дуустдаг учраас. Тийм учраас тэр хүн дуугаа ураачихна гэсэн үг. Энэ харилцааны маш классик том алдаа. Харилцааны хамгийн том алдаа дуугаа ураах. Та дуугаа ураачих юм бол яаж та нар хоорондоо харилцах уу? Дуугаа ураачих харилцаа байхгүй болчих жоос тээ. Утаасаа. Гэхдээ энэ дуугаа ураах юунаас үүдэлтэй гэхээр зэрэг та хоёр байнга ингэ ярилцахаараа хэрэлддэг учраас дахиад ингэж хэрүүл гарна яшиг гэд ярихгүй байх гэсэн үг. Гэвч энэ буруу. Мөн буруу. Тэгэхээр тэр хүн ярих хэрэгтэй. Та ярихт нь харин
айтайхан сонсоод ойлголцож ярилцах хэрэгтэй заа юу. Тийм ээ. Тэгэхээр тэр дуугаа ороод амтаа ярьсан тул за хайраа хоёлаа жинкнээсээ ярилцъя. Энэ удаа хайр нь уурлахгүй. Хоёлаа уучраа олъё. Би нэг уучраа олчмаар байна. Чамтай нэг ойлголцчмаар байна. Хоёлаа ярилцъя хайраагаа гоё ярил та. Тэг ярихаараа л алан талан чи би дээрээ тулцдаг те. Чиний ч буруу, миний ч буруу те. Ерөөсө дандаа шархацсан хүүхдүүд байгаа байхгүй те. Багш нь нөгөө эгоны хичээлээр энийг ярьсан те. Бүх хүмүүс шархацсан хүүхдүүд те. Чинийч буруу, минийч буруу, би чи ингэхгүй чийш тэгээд байна гэл нэгэндээ гомдож уурлал том хүмүүс олчод одоо хідэн настай хүмүүс юм тий. Тэг шаардлага байхгүй шүү дээ. Та хүүхэд биш шүү дээ одоо. Чам том болох хэрэгтэй тий. Mature. Бид нар хүүхэд биш, хүүхдүүд л тэгдэг тий. Үүд чи хоорондоо энэ ч надаас илүү юм авчлаа, тэр чи ингэлээ ингээ муудалцаад байдаг тий. Тэрэн шиг л дээрээс нь хамтарч сурах хэрэгтэй. Хамтарч сурах хэрэгтэй. Тэр нь юу гэхээр зэрэг ямар нэгэн зүйл ихтэй хамтдаа хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол өөрийгөө автоматар нөгөө нийгмийн шаардлага байхгүй байна. Өөрийгөө автоматар хуваачдаг тий. Эрэгтэй хүн ийм хийх ёстой, эмэгтэй хүн ийм хийх ёстой. Ингээ болоо. За чи тэр яа хийхгүй байна? Чи тэр яа хийхгүй байна? Чи эсвэл энийг хийх ёстой. Эсвэл хүлээл тавьчдаг тий хийхгүй. Гаднаа хэлэхгүй дотроо бодоол тэ энэ ямар онцгүй амтан бэ? Би ямар онцгүй хүнтэй суучваа тий. Би ямар муу хүнтэй суучваа ч юм уу бодоод байдаг тий. Хүлээл тавиад байдаг гэсэн үг. Тэгэхээр хамтарч альва зүйлийг хийх хэрэгтэй гэсэн үг. Хамтдаа тооч хамт байгаа шүү дээ. Аль нь боломжтой байна. Та өнөөдөр хүний одоо энэ ажил хөдөлмөр одоо хүний энэ амьдралын энэ цаг хугацаа хүн дээр өөр байдаг гэж багш нь хэлжсэн тий. Туулах үзэх зүйлүүд нь. Маадгүй та хоёрын амьдралын ихэн тань одоо жишээ нь эмэгтэйгийнх нь карьер өндөр бэ гэж бодъё. Тэгвэл эмэгтэй нь илүү мөнгө олдог вэ гэж бодъё. Тэгвэл эмэгтэй нь байгаагаараа л гэр бүлдээ туслана. Байгаар чадхаараа. Хэрэг харин таны нөхөр тухайн үед жоохон мөнгө төгрөг олж чадахгүй арай карьер олж амжаагүй гэж бодъё. Орчин цагт одоо энэ эрэгтэй эмэгтэй хүний энэ нийгэм дэх карьерийн байдал, мөнгө олох байдал маш их өөрчлөгдсөн. Орчин цагт угаасаа маш их өөрчлөгдсөн. Дээр үеийн шиг одоо эрэгтэй хүн гараал хоол авчраад эмэгтэй хүн идээ сууж идэг тэр чинь өнгөрцөн шүү дээ. Тийм амьдрал өнгөрцөн. Яг л бидний амьдралын хим маяг өөрчлөгдсөн учраас. Тэгэхээр одоо орчин цагт эмэгтэй хүмүүс маш их чадвартай болсон. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бас эндээс санаа зовох хэрэггүй. Эрэгтэй хүмүүс нь санаа зовоод гутраад архиугаа яваад байдаг тий. Манай эхнэр надаас илүү, манай эхнэр лаг. Би арчаагүй амтан гэ өөрийгөө ботчдаг. Би энэ хүнээс илүү гарч чадахгүй байна гэд. Тэгээ хоорондоо уралдаад байдаг гэсэн. Та хоёр тэмцээн зохиоод байгаа юм. Хин илүү амжилттай амьдрах уу, хин илүү мөнгө олж ирэх үү гэд үгүй шүү дээ. Та хоёр хамтарч байгаа байхгүй. Уралдах биш, тэмцэлдэх биш. Хамтрах хэрэгтэй, тийм ээ? Дараа нөхөртөө туслах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар юу энэ хүнд одоо боломжтой байна те? Тэр байдлаар нь туслаад карьерт нь туслах хэрэгтэй те. Тэгээд тэр хүн чинь өөрөө карьер марьяатай болоо мөнгө төр олоод ирэх цаг ирнэ штэ. Эрэгтэй хүнд та эрэгтэй хүн та энийг ойлгох хэрэгтэй. Тийм учраас чадaltaй эмэгтэй хүмүүсээс зүхтаах хэрэггүй. Их эрэгтэй хүмүүс ялангуяа Монгол эрэгтэйчүүд нөгөө айгүй эго өндөртэй байдаг тий. Өөрөөс нь жоохон илүү эмэгтэй хүн гарахаар айчдаг тий шууд. Айчдаг тий. Тэгэхээр айх хэрэггүй заа юу. Яагаад гэвэл та өөрөө тийм хүн татагж ийн гэдэг нь та өөрөө танд тийм потенциал боломж байна л гэсэн үг. Тийм учраас та хүн хүний нөгөө нэг цаг хугацаа хийх юу нь өөр байдаг учраас та хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Нэг нэгнийгээ байгаагаар нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэсэн үг. Ер нь бол багш энийг ойлгуулж хэлэх гээд байна заа юу. Байгаагаар нь нэг нэгнийгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. За магадгүй таны эхнэр өнөөдөр одоо хүүхдүүдээ гаргаад ажил төрөл хийхгүй бас нөгөө жоохон бүдүүрсэн байж болно те таргалж маргалцсан. Жоохон цаг өг тийм ээ. Таны эхнэр буцаад турна, буцаад хэвийн байдалтай орно шүү дээ. Одоо хүүхдүүд жоохон том болоод ирэхээр тэр хүн чи одоо маш олон хүүхэд харж ийн олон ч биш ганц хүүхэд харахад хүртэл маш аимшигтай
их ажил ордог яг үнэндээ. Ганц хүүхэд харахад маш их ажил ордог. Тэгэхээр хүүхдээ зөө, наавн, хоолн, ундлан, гэр орноо цэвэрлэн маш их ажил өдөрт бараг дийлдэхгүй. Тэгэхээр тэр хүн аяанда буцаад хэвийн байдалд орно шүү дээ. Тэгэхээр цаг өгөх хэрэгтэй. Эхнэрээ хайрлах хэрэгтэй. Эмэгтэй хүнийг хайрлах тусам эмэгтэй хүн цэцэг шиг ургадаг. Яг үнэндээ. Ганцхан эмэгтэй ч нэгтэй хүн ч гэсэн адилхан. Нэг хайрлах хэрэгтэй. Нэг хайрын үгээр усал урмын үгээр дэмж тийм ээ. Ингээд хаашин тэр хүн улам гоё болохыг хүснэ үстэй. Улам сайхан болохыг хүснэ үстэй. Миний хайр хөөрхөн шүү. Миний хайр ийм шүү гэдэг тэр хүн улам хөөрхөн болохыг хичээнэ. Яг үнэндээ. Та нэгч миний хайр хөөрхөн шүү, хайртай шүү гэж хэлэхгүй хаар эмэгтэй хүн чинь тэгэл нурмаагаал яваал энэ яг үнэндээ. Тэгэхээр та эхнэрээ гоё болоосоо гэж бодож байгаа бол хайрл. Тэр эхнэрийнхаа гоё талыг тэр тантай анх уулзж байхад харагдажсэн тэр treasure, тэр эмэгтэй хүний тэр гоо үзэсгэлэн дотор нь байгаа гоо үзэсгэлэн гаргаж ир. Гаргаж ир гэсэн үг. Яаж? Хайрлж, усалж. Ингэснээр тэр эмэгтэй хүн ургана. Ургана штэ. Сайхан болно гэсэн үг. Яагаад гэвэл муухай царайтай хүн гэж юусоо байдаггүй. Энэ бол зүгээр л арчилгаа шаарддаг. Сэтгэл зүй асуудал дээрээс нь. Баяр баясгалантай аж агалтай эмэгтэй хүн сайхан харагддаг. Өөрийгөө арчилж эхэлдэг. Тийм учраас эхнэрээ усалцаа юу. Гоё эхнэр харъя гэвэл эхнэрээ усал. Эхнэр тань ургаал маш сайхан. Анх уулзж байхад уулзсан хүүхнээс илүү гоё хүүхэн болно. За нөхрөө мөн адилхан. Усал. Эрэгтэй хүмүүс өнгөрөө те, магтуулах дуртай те. Эрэгтэй хүмүүс маш өнгөрөөтэй жоохон хөвчиг. Жоохон хөөргчүүлдэг ингээ нисчдэг те. Тэгэхээр миний хайнастаа мундаг шүү. Миний хайнастаа нэрээ ханыхаа түшиг шүү те. Миний хань шиг сайхан залуу юу гэдэг те одоо магт тийм ээ эрэгтэй хүнийг эрэгтэй хүн магтуулах бас маш их дуртай. Дандаа юм нэхэд суух штэ чи тэрийг ч надад өгсөнгүү, намайг ч хайрлсангүү, намайг ч үнссэнгүү, намайг ч ингэсэнгүү гих биш. Миний хайрстаа нэрээ үнэн гоё шүү. Юу гэдэг чинь те би чамтай байгаатай аз жаргалтай байна тийм ээ. Ингээд нэг нэгнийхээ услах хэрэгтэй заяа. Аминч зам битгий гарга гэсэн үг. Тэ нөгөө хит хуваа хичээх зөвхөн өөрийгөө л хайрлал. Ийм нөхөр юм чинь намайг ингэх хэвээр, энэ миний эхнэр юм чинь намайг ингэх хэвээр гэсэн энэ үзэл хосын харилцааг шууд унгаадаг гэсэн үг. Шууд унгаадаг. Яагаад гэвэл хосын харилцаа бол харилцан услалцал гэсэн үг. Нэг нэгнийгээ харилцан услах хэвээр. Нэг нэгнийгээ харилцан хайрлж ийн гэсэн үг энэ. Яг үнэндээ. Харилцан нэг талтай харилцаа гэж өрөөсөө байхгүй гэж багш нэлсэн тийм ээ. Хүлээцтэй хандах хэрэгтэй нэг нэгэндээ хүлээцтэй. Юм дандаа нэгээрээ байхгүй гэдгийг багш хэлээд байна. Өнөөдөр таны одоо нөхөр сайн орлого олж чадахгүй бол тоо хоёр хамтдаа аж аргалтай л байгаад ах юм бол мэдээж таны орлого сайжирна. Яг үнэндээ аж аргалтай амар амгалан баяр хөөртэй газар сайн сайхан зүйлүүд татагдчихэдэг, эд баялаг татагдчихэдэг гэсэн үг яг үнэндээ. Тэгэхээр хамгийн гол зүйл нь хэрвээ та өнөөдөр амьдралд амжилттай баян цатгалаа одоо нээгөөгийн хүснээр те алдар нэрт юу гэвэл одоо амжилттай одоо ажил төрөлтэй ийм бай гэж бодож байгаа ажил төрөлтэй амжилттай нийгэмдээ амжилттай санхүү одоо эд баялгаар элбэг бай гэж байгаа бол та гэр бүлээ усал энэ гэр бүлээс л үүдэлтэй таны гэр бүлийн амьдрал амар амгалан аж аргалтай байх юм бол дагаад таны ажил төрөл сайжирна, дагаад таны эдийн засаг сайжирна, дагаад таны өнгө үзэмж сайжирна, дагаад бусдад тань харилцаа сайжирдаг гэсэн үг. Энэ гэр бүлийн харилцаанаас. Дагаад таны ажил дээрх одоо ажлын бүтээл сайжирна. Тийм үү, ажлын бүтээл сайжирна. Бүтээл чанар сайжирна. Тэгэхгүй бол гэр бүлд асуудалтай. Ажил дээрээс та нэрээ нөгөө юугаа чирээд ирдэг те асуудлаа гэр бүлийн. Гү чирээд ирэхээс өөр аргагүй те. Яагаад гэвэл эн чинь гэр бүл докторгүй байхад хүний сэтгэл санаа докторгүй болдог. Тийм үү? Хүний сэтгэл санаа докторгүй болдог. Тэгэхээр яах вэ? Хүний сэтгэл санаа докторгүй байгаа хүн ажил дээр очиод яах вэ?
Нөгөө уур уцаараа ажил дээрээ гаргана шүү дээ. Эсвэл толгоогоор дүүрэн гэр бүлийн асуудал бодогдоод гараас ажил гарахгүй. Яг үнэндээ. Гараас ажил гарахгүй. Тийм ээ. Тийм учраас ийм жижиг детальны зүйлүүд дээр бити анхаарлаа төвлөрүүл. Жишээ нь энэ хүн намайг хуурчих болов, энэ хүн намайг надад худлаа ярьж байгаа болов, энэ хүн одоо намайг орхичих болов, хайчих болов гэж ийм жижиг шажиг энэ хүн яагаад над л өнөөдөр уцаар ярьсангүй, эсвэл энэ хүн яагаад надад гоё юм авч өгөхгүй юм ч юм уу. Жижиг шажиг юм дээр бити анхаарал төвлөрүүл. Энэ бол эгоны тархины хуваалт. Альва зүйлийг зургийг томоор хар. Том зургаар нь хар гэсэн үг. Харилцаагаа. Энэ бол миний хань. Би энэ хүнтэй насаараа амьдрна. Тэгэхээр бит хоёр энэ амьдралдаа хийж чадах зүйлүүдэл хийж би энэ хүнд итгэж чинь. Итэг. Тэгэхгүй бол тэгэл нөгөө чи яач вэ ч үгүй нөгөөнийг хардталтаас болж харилцаа ундаг тийм ээ. Бараг нөгөө төсөөлөгөө явж исэн юм хилээд өгчдөг те чи тэг гэ бараг те чи бараг өөр хүнтэй унт гэд заагаад өгчдөг те бараг аргын заагаад өгчдөг те. Бити тэг. Бити нэгэндээ муухай арга зааж өг. Итэг. Хүний толгоонд ороогүй юм яриа толгоонд оруулцдаг те. Чи өөр хүүхэнтэй яваад байна уу ч юм уу те. Чи тэгээд байна уу гэд. Ийм гоё альва зүйлийг харилцаагаа тийм юм гоёор нь хадгал тийм. Ийм муухай доод энергийн хэлбэлслийн зүйлүүдийг өөрийнхөө ийм нандан гоё харилцаанд оруулж өөрсдөө доош нь хэрэггүй. Учир нь таны амьдралын амжилт таны хань гэр бүлээс шалтгаална. Яг үнэндээ. Та сайн хантай, сайхан хантай, хантайгаа сайхан учир зүгөө олдог, аз жаргалтай, бүрэн бүтэн гэр бүлтэй байх юм бол таны амьдрал дээшлэн тэр чигээрээ таны ажлын амжилт, ажлын гэр бүлийн юу лээ? Санхүүгийн амжилт юу эдийн таны амьдралын чанар сайжирна гэсэн үг. Таны сэтгэл ханамжтай байдал тийм үү? Таны сэтгэл ханамжтай байдал. Таны амьдралын чанар сайжирна. Энэ хамгийн чухал зүйл. Тийм учраас гэр бүлтэй мөн цаг гаргажээ. Ажил гэж зарим хүмүүс гэр бүлээ мартчихдаг те. Бүр ажил дээр хитрхи илүү цагийн менежмент байхгүй те. Хит их цагаа ажил дээр өнгөрүүлээд хамаг ажиллаа санаа зовоод гэр бүлээ орхитуулчихдаг. Гэвтэл хамгийн чухал юм чинь гэр бүл. Хамгийн чухал юм. Та юуны төлөө ажиллаад байгаа? Гэр бүлийнхаа төлөө ажиллаад байгаа үстэй. Яг уул нь бол гэтэл гэр бүлдээ та бас тийм хэрэгтэй байна шүү дээ те. Тэгэхээр ажлаа зохицуулах хэрэгтэй заа юу. Яг үнэндээ. Эрэгтэй хүмүүс дээр тэ жишээ нь та ингэж үхтлээ ажиллаад байна тэ эрэгтэй хүмүүс. Яг юуны төлөө ажиллаж байгаа та гэр бүлийн төлөө ажиллаж байгаа ш. Яг уул нь бол гэрт байгаа эхнэр хүүхдээ харж хандаж хайрлж аливаа зүйлээр хангалуун амьдруулах гэж л та ажиллаад байгаа. Яг үнэндээ. Гэвтэл яг өөрийнхөө зорилгыг мартчихдаг тэ зарим хүмүүс. Яагаад ажиллаад байгаа зорилгоо мартаад нэр хүндэд хит ташаарах шунах, зугаа цэнгэлж шунах мөнгө төрөгд хич шунаад эхэлчихдэг хүмүүс. Үүнээсээ болж гэр бүлээ алддаг. Үүнээсээ болж амьдралаа алддаг. Энийг бид нар амьдралдаа энэ амьдрал дээр байн харж байгаа, алхам тутмаа харж байгаа юм хүмүүсийг тийм ээ. Уулын зорилгоо мартчихдаг гэсэн үг. Зорилгоо битээ март. Таны ажиллаж байгаа шалтгаан чинь таны гэр бүл. Та гэр бүлийнхаа төлөө ажиллаж байгаа. Таны амьдарж байгаа танд амьдралын урам зориг өгж байгаа зүйл бол таны гэр бүл, таны найз нөхөд. Та тэрийг маш сайн ойлгох хэрэгтэй. Таны хамгийн гол чухал юм бол гэр бүл. Хамгийн чухал юм. Бүх юм эндээс шалтгаална. Таны ирээдүй эндээс шалтгаална. Таны ирээдүй таны хүүхдээс шалтгаална. Таны гэр бүл өнөөдөр таны хүүхдүүд аз жаргалтай, амар амгалан, ойлголцолтой гэр бүлд өсөж торних юм бол таны хүүхдүүд эвдэрлгүй, сэтгэлийн шарахгүй, сайхан хүүхдүүд болж өснө. Ийм хүмүүс сайн явна. Ийм хүмүүс ахаад сайн гэр бүлтэй болж чадна.
хайрлагдаж өссөн хүүхдүүд бусдыг хайрлаж чадна. Эцэг эхээ нэг нэгнээ хайрлаж өсөж байгааг харсан хүүхдүүд гэр бүл том болоод эхнэр нөхрөө хайрлаж чадна. Тийм эцтэй. Эцэг их нэг нэгээ зодож хэрэлдэж өсөж байгааг харж байгаа хүүхдүүд том болоод өөрийнхөө гэр бүлд яг тэгж хандан шүү дээ. Тийм эцтэй. Тэгэхээр таны үр хүүхдүүд хүртэл том болоод сайн сайхан амьдрна. Таны ирээдүй гэдэг нь юу вэ? Таны ирээдүй таны үр хүүхэд. Утаасаа. Хэрвээ таны үр хүүхдүүд сайн сайхан хүн болж хүмүүжиж чадах юм бол та сэтгэл санаа амар амгалан, баян цатгалан сайхан амьдрна. Үр хүүхдүүдээрээ харуулаад. Хэрвээ таны хүүхдүүд эвдэрсэн, хүмүүшийн доголдолтой, хүн хайрлаж чаддгүй хүүхдүүд гарах юм бол таныг амьдаар нь толгойг танд цустна. Шорон оронд орно, өр ширэнд орно. Хүн алж тална, таныг л дуудана. Та энийг ойлгож байна уу? Тийм учраас таны хүүхдүүд чухал гэж багш нь хамгийн анхандаа хэлсэн энэ лайвын хамгийн анхны хичээл дээр. Биш энэ лайвын хамгийн анх эхний хэсэг, түрүүчийн тасардаг хэсэг дээр. Хүүхэд маш чухал. Яагаад чухал вэ гэхээр зэрэг энэ таны ирээдүйн учраас. Та ямар хүүхэд, та энэ хүүхэдтэй насаараа холбогдно. Энэ хүүхэд нь сайн явж чадах юм бол та жаргана. Таны ирээдүй. Яагаад бол та өшөөд ирэхээр ажил хийж чадхаар нь өөрийгөө арчилж чадхаа болно. Та нэг хүний гарт орно. Та ямар хүний гарт ормоор байна? Амжилттай сайн явж байгаа хүний гарт ормоор байна уу? Архичин согтун хүний гарт ормоор байна уу? Хэрвээ таны хүүхдүүд одоо ийм эвдрэлтэй нэг эцэг их нь хоорондоо зодон цохонтой энийг харж байгаа бол эхнэр хүүхдэд бас тэгж хандна. Эхнэр хүүхдэд тэгж хандж байгаа ингэж ийм гэр бүлийн ажил амьдрал дээшлэхгүй шүү дээ. Уруудна. Тийм учраас хамгийн анхны энэ урдны тасардаг дээр багш нэлсэн баа тий. Гэр бүлийн хүмүүжил бол хамгийн чухал. Гэр бүл бол бидний энэ нийгэмшлийн хамгийн суур элемент юм. Гэр бүл. Энэ элемент зөв тогтолцоотой байж ич зөв нийгэм, зөв улс, зөв эрүүл дэлхий оршин тогтно. Энийг сайн ойлгох хэрэгтэй. Тийм учраас энэ юу ч биш гэж авч хэлж юус болохгүй. Маш чухал юмны талаар ярьж шүү бид нар өнөөдөр. Маш чухал. Таны хувьд ч, таны үр хүүхдүүдийн хувьд ч, бидний хувьд, бид бүгдийн хувьд, нийгмийн хувьд, эх орны хувьд, дэлхийн хувьд энэ маш чухал гэр бүлийн доктортой байдал. Sustainable family. Хайр инэрлэр дүүрэн баг. Энэ нь эргүүлээд доктортой эдийн засгийг бий болгодог гэсэн үг. Учир нь доктортой ажилчид, доктортой ажил гараас гардаг болно гэсэн үг. Амар амгалан байна. Дэлхийн ертөнц минь амар амгалан байна. Тийм учраас багш нь танаас аминчлан гуй. Өөрийгөө хайрл. Гэр бүлээ хайрл. Хань ижлээ хайрл. Үр хүүхдээ хайрл. Зөв үлгэрт уурал үзүүл. Эго уур уцаараа дар, намжаа. Амар амгаланг эрхэмл. Хайр, нэгүүлсэнгүү хайр, хүлцэл, ойлголцол, хүлээн зөвшөөрөл, уучлалыг эрхэмл. Ингэснээр бид энэ дэлхий дээр хамтдаа амар амгалан оршиж чадна. Гизэс татгалан. Инээд хөөрөр дүүрэн. Хуваалцаж. Инх тайван энэ дэлхий дээр оршин тогтнох болно. Намасте.
Ямар чухлыг та ойлголоо те таны хувьд. Таны хувьд маш чухал. Ганц хүн юу лээ? Ганц мод гал болдгоо. Ганц хүн юу болдгоо гэдэг лээ? Айл болдгоо гэдэг лөө. Тэрэн шиг эвлэлд нь нэгтэй, эвтэй нэгтэй, эв нэгдэлтэй оршин тогтнох хэрэгтэй. Хэрвээ эвтэй нэгдэлтэй үнэхээр оршин тогтнож чадахгүй байгаа бол ядаж хүүхдүүдээ хэрүүлтэй уруултай орчингоос хол байлга. Хэрэлдмээр байгаа бол ядаж хүүхдийнхаа нүднээс далдуур хэрэлд. Дэрэгдэн биш. Эхнээсээ сэтгэл зүйн асуудалтай хүнтэй уулзсан байвал хүүхдээ бодоод салж болно. Ойлгож байна. Хоёр талтай, бүх юм хоёр талтай. Мэдээж таны хүүхэд мөн л одоо салгалтын сэтгэлийн шарахыг авна. Гэхдээ хэрүүлтэй уруултай гэр бүлд зодоон цохонтой аимшигтай төгшүүртэй аимшигын тамд өсснөөс ганц би эцэг их эмээ өвөө дээр ч юм уу амар амгалан байдсан дээр заа юу хүүхэд нь. Шарах нь арай баг гэсэн үг. Шарах нь. Аль болохоор баг шарахт. Аль болохоор өөрийгөө баг шарахтвал нөхөр эхнэрээ баг шарахтвал тэр нь юу гэсэн үг? Баг гомдоо гэсэн үг. Эцэг ихээ баг гомдоо. Найз нөхдөө баг гомдоо. Аль болохоор энийг эрхэмлэж явах хэрэгтэй гэсэн үг. Аль болохоор чадлаараа ээгөөгөө удирдах. Ойлгож байна уу? За юм байна. За тэгээд үүгээр багш нь өнөөдрийнхөө лайв хичээлийг өндөрлөе. За та бүхэнд маань ойлгомжтой байсан байхаа гэж багш нь найдаж байна. Ингээд та бүхний маань гэр бүл Монголын гэр бүл дэлхийн гэр бүл энэ нийгмийн чухал элемент амар амгалан баяр баясгалантай аз жаргалтай элбэг дэлбэг эрүүл сарвал эвтэй нэгдэлтэй оршин тогтнох болтугай гэж багш нь чин сэтгэлээсээ хүсэн өрөөе. Та бүхний маань суралцах зам саадгүй байгээ. Намасте.